За хаа юу яцгаана? Хай, сайн байна уу? Би нэгэ танилцуулах уу? Цэрэн далайн саран цэцэг наллах төрсөн. Боц баяраа өгтэй гард. Хоёр нууц шил хэр удаж байгаа хамтдаа? Тэр 10 жил болж байна. 10 жил болж байна. Аа. Яг бүр танилцаад 10 жил үү? Яг 10 жил тийм. Та хоёроос сонжоо асуулт асууна. Чи намайг хэр сайн мэдэх вэ гэдэг нэртэй. За. Тоглоо. Анх надтай уулзахдаа миний хамгийн ихний сэтгэл юу байсан бэ? Бас хаана анх уулзсан бэ? Хамгийн анх хөтөлбөрийн доор байдгүйс аригуу гэдэг баарнд танилцчихсан. Анх угаасаа хүн чинь тэл царайг нь ортогтол хөргөө охин л харагдчихсан тийм. Анхны сэтгэл. Тэгээ шууд танилцъя гэсэн юм. Шууд танилцээч гэж байгаа үгээр тусалж исэн. Чи ус гэсэн юм. Тэгээ сууж хат нь усуугаараа гэж тусалж исэн. Ус өгт нь юу гэж бодсон бэ сараа? Амар шалгаж авч ирсэн юм байна. Усын уу? Тий. За. Яг сууж исэн чинь зөв шууд ус ирдэг гар нь л харагдсан. За. Тэгэл энэ юу ус вэ хин өвчөө гэл юу юм гэл амар шалгаж авч ирсэн. Задлцсан юм болоо. За. Би уурлахтаа хамгийн хилдэг үг юу вэ? Сүүлээд одоо надаа уусаад байгаа ч юм уу П л болоод байгаа ч тас. Нэргээсээ. Сайхан П-гээр дуудлагчтай байгаа шүү дээ. За, ер нь бол мэддэм байна би. Сарагийн хамгийн дуртай хоол яг юу вэ? Баяртай цай. Вау. Окей. Сараа стресст орохоор яадаг вэ? Тэр надтай л хэрүүлэгддэг дөө. Хэрэглэдэггүй. Тийм үү? Тийм Дуу надаас. муугаа бол хураахгүй. Үгүй тэгэл надаас янз бүрийн шалтгаан хагаал хэрүүлийн шалтгаан хагаал надтай л хэрүүлдэг. Тэрээд би дуу ороод шүү. Юу дуугаар. Дуу ороод шүү. Дуу болтой шүү дээ би. Тийм. Гартын хувьд бол ерөөсөө ингээд Өөрөө дуугаа ороодаг гэж биш хариулж байлцсан юм шиг байна. Дуу ерөөсөө дуугаа ороодаг юм биш үү? Тэ. Яа. Удаа хариулахгүй байсан. жишээ нь хамгийн сүүлд стресс гэхдээ уурлахтаа чамаас юу асууж шалгаасан бэ? Тэгэл нөгөө яг ажилтаа битүү залгаал яг хэрэгтэй юм ярихгүй тэгэл хэрүүл юмнууд байгаал тэгэл таслаад дахиад 1 минутын дараа дахиж залгаал. Яа. Дахиж залгаад дахин залгаад гэсэн шүү дээ. Сарагийн хамгийн айдаг зүйл юу вэ? Би байхгүй бол Яг ингэж хэлгийж үтсэн. Тэгтээ биш. За тэгвэл Сарагийн хамгийн их айдаг амтан юу вэ? жомлох та. Хэрвээ Сараа нэг өдөр алга болвол хаана байх магадлал хамгийн өндөр вэ? Алга болж үзээгүй шүү тэгтээ. Хэрэгтэй хаана гэвлээ. Хаанаас олж авчирдаг гэсэн бэл. Одоогор бол Анука гэдэг найз нь Анукагийн дол хийж байгаа. Гүү штэ. Сарагийн өндөр хэд вэ? Яг санаж зүрхгүйгээр хэлж чадах уу? Метр 64. Сарагийн гутлын ярьцмаар гэдэг. 37.5. За. Окей. Сарагийн хамгийн их захиалдаг хоол нь юу вэ? Хамгийн эхлээд. Хамгийн эхлээд үү? Хамгийн эхлээд л мантун бууз ч юм ороо мөрч. Салат малат л та. Цезар салат малат. Цезар салаач бас биш хаа мэдгүй нэ. Салмтай салат. Хоёр хамгийн сүүлд Ямар уулын газараас шалтгааллах байх л та. Хоёр хамгийн сүүлд хизээ гадуур болж чавд идсэн байх. Хойлох нь бол одоо бас жоохон хэдэн сар болцсон л байгаа юм байна. Тоглолт гэдэг үсцаагүй байсан. Ер нь бол та хоёр ингээд тэр хамтдаа ийм ханг аут хийдэг. Хамтдаа ер нь хэрэг шоуддаг асуудал. Ер нь охин төрхөөс өмнө бол тэгэл битүү байнга л идэвс шичээрөө гэсэн мэдэж шүү дээ. Ман ганцаараа чам дээр очиж гарч илөө юу. Сараа хэрвээ согтох юм бол ямар болдог вэ? Агсан. Агсан болоод байгаа шүү дээ. Яа. Сарагийн хамгийн их хайртай дуу нь юу вэ? Big Bang л дуух та. Гүү штэ. Үгүй юу? Big Bang-ийн дуу шиг санагдаад байна. Жин нэг дуу штэ. Тийм үү? Чи яг чих шиг үү? Чи яг чих шиг. Чи божихэн төө. Сарагийн хамгийн их өгөлдөг зүйл нь юу вэ чамд? Сарагийн онцлог өгөлдөг үг. Хэлдэг өвтөрч мас хоцсон март. Чи яг нэг. Ер нь бол тийм үг байгаа. Гэхдээ заавал биш шүү. Тийм үү? Ингээл өдөр тутамдаа ер нь ингээл байнгын чам сонсогдож идэг. Яа, ямар ядаргаатай бэ гэвэл би нэг тийж ууралдаг яг нэг байнгын хэлдэг үг нь байд юм а. Гэтэ би одоо яг толгонд ерөөс орж ирэхгүй байна. Толгомдаад ч юм уу тий. Ингээд гэдэг байгаа. Тэг нэг ч нилээд байгаа. Нэг үг байгаа. Тэр нь юу исэн гэхдээ? Хогоо аяач. Хогоо аяач могооч мал гайгүй. Хотлоо хэлж гарч шоудж байсан уу? Хэлэх юм яах? Дунд нь Хэлээ. Чааш нэлэх юм яах? Нэг баа тэ. Би нэг бүрэр мөрөр идэ. Чи тийм байгаа юм байхгүй. Сараа хотлоо хийж байгаа шүү. Баг байгаа л байхгүй. Харин юу лээ?
За энэ Баахгүй мэнэ баахгүй. баггүй мэн үү. За тэгвэл Сарагийн хувьд Бага штэ зөндөө байгаа штэ. зөндөө Хит хит байгаа. тийм үү. Тий. Жишээ нь арай чухал аяа гэж гараад байна. Үгүй. Жишээ нь учлалтай Хилний зураг байна. болгуулжсэн үү? Дуусаал ажилтаа штэ гэж дуусаал өргөжлүүлээл те. За Тэр тэгж болох уу? тийм бол байхгүй хаа. Клипний зурагтайс юм клипний зурагтай л байсан баг. Зүгээр уучаал уугаагүй нууж мөжсөн зөндөө үед байгаа хөө. Сара чамд ямар учраас уурлах үедээ яагаад хамгийн их уурладаг вэ? Чи яасан учраас? Наах Сарагийн над руу тэгж уурладаг шалтгаан намайг худлаа ярьдаг. Худлаа ярьлаа гэж уурладаг байхгүй юу? За. Тийм. Гэхдээ тэр нь Үнэ хэлжээ. үнэ хэлж яхад ч гэсэн наа худлаа ярьлаа гэж тохиолдож байгаа. Гэхдээ ер нь Сарагийн над руу уурладаг шалтгаан бол худлаа ярьлаа гэдэг юм л бол та. Тэгээ худлаа ярихыг би тэгэл хамгийн шилдэгээс нь л сурсан л та гэдэг шиг. За. Тийм үү? Тий. Бас тий. Өөрөө багш нь худлаа ярихыг зааж гисэн багш нь. За одоо Сара руу шилжнэ. За гардын тухай За. асуултууд. Хамгийн анх уулзахад гард ямар санагдсан бэ? Амар хипхоп л байсан. Ууштара ороо байхгүй. Амар хипхоп байсан. Pop байсан. Тий. Бас амар ичимхээсэн. Тийм. Ичимхээ тий. Согтой байсан уу ямар байсан? Ирүүлсэн. Гэтэ хойл ярьсан тий. Тэр танилцал усан да тий. Танилцаад хамтсан тийм. Тий, ив ирүүлээж байгаа л. Харин тэр хөгжилтэй. Хөгжилтэй. Ер нь өдөр тутамдаа хамтах чамайг инээлгээл яддаг юм. Тий, инээлгээл. Бинжингийн хамгийн дуртай хоол яг юу вэ? Бүргэр юм уу? Манай бургерний тэмцээн. Бургер Кингийн нүр царай, гинжин яллаа. Тако. Тако юм уу бургер айл Тий. л байгаа юу тийм. Оо за. Бүр арилсан. Гард уурлахаараа яг юу хийдэг вэ хөвчлэн? Яг уурлахаараа шууд гараал авчихдээ шүү дээ. Тийм үү? Тий. Шууд гараа авчдаг. Тий. За. Уу гэлээ. Очил даана нэг шиг. Очил миний шаана. 3 хоногийн визтэй алчдаа. Гардын хамгийн муу хийдэг зүйл нь юу вэ? За бүр ерөөсөө хийдэггүй юм байна хэлэх үү? Гэрс цэвэрлэх штэ. Гэр цэвэрлэгээ. Тий. Ерөөсөө хийдэг юм уу? Бүр ерөөсөө хийдэггүй. Гэр цэвэрлэл хийдэг байлээ дээ. Хамгийн анх шүү дээ тийм. Одоо таяр танилцсан байгаа шүү дээ. Одоо жиг ингээ юм үзэж эхлэж байгаа. Тэр үедээ найзуудтай жишээ нь наа чи одоо ямар залуу вэ гэхээр багтах зүйл нь юу байсан бэ? Энэ ягаад нөгөө өвчг сайхан болчих сайхан гэдэг болдог залуу штэ. Үгзэг сайхан бол зүг сайхан. Энэ рэпер штэ. Найз рэпертэй болцож байгаа гэдэг. Тий. Найзуудтай тэгвэл өөр юм магтдаг зүйл байна уу? Зөндөө штэ. Анх бол ер нь амар даруухан байсан. Энэ тийм нэг олон юм ярьдаггүй амар буйр сүртэй. Үг дуу цөөтэй. Үг дуу цөөтэй. Тий. Тэгэл нэг үг хэлэхээрээ тэр нь яг гоё жинтэй гоё. Жинтэй орж Тий. ирээ. Тийм байсан. Тийм үү? Одоо үг нь олон болсон. Одоо тэгэл бид хоёр чинь Гинжин ганцаараа байхдаа ихэвчлэн яг юу хийдэг болоо? дуугаал хийдэг штэ. Студ дээр дуу хийн. Гинжингийн хамгийн их айдаг зүйл нь юу вэ? Амтан бол матар. Матра. Тий. За. Матраас байдаг. Батруудаа сайж. Тэгэл охиноогоо айл очиодэл гэж байдаг тий. Тэрнээс л амар байдаг шүү. За. Гинжингийн хамгийн инээдтэй зүйл нь юу вэ? Зөндөө нэг бүжиг нэтэ. Хоёулах нь ахаал хийдэг нэг бүжигтэй. Бийд нь нөө юм инээдтэй зүйл байдаг уу? Инээдтэй гэхдээ өхөөрддөг инээдтэй зүйл. Байдаг шүү. Юу ах вэ? Хэлчихв. Юу? Хөл Хөлний юм уу? Хөлний хорон юм уу? хөлөө ороод. Тийм үү. Жишээ нь ямар ах вэ? Чи яагаад өхөөрддөг вэ? Яг юм. Хөөхөө. Инээдтэй. Тий. Тэгээд хөөрхөн хөлөө ороо гэдэг дуурсан юм шиг. Манай охин бас яг тэрийн дөр Яг ачсан. тэрийн дөрөөс. Гинжин чамд яг хамгийн их ууралдаг тэр шалтгаан нь юу гэж чи боддог чи тэр ойлгохгүй мэддэг. За 50 ажил хийлгээ хичээл гэдэгтэй. 50 ажил хийхгүй байдаг юм уу? Хаяа тэгдэг л гэсэн юм шиг. Тэгээд гэхдээ чи өөрөө мэддэг юм байна те. Мэддэг байж л хэлэхгүй л. Мэддэг ба тэгээд ялцчихгүй цаг наргүй болохоор жоохон заримдаа ойлгоо заримдаа ойлгохгүй. Цаг гаргаж. Токсик нэгэлтэй гэдэг шиг. Гинжингийн
хамгийн их хүсдэг мөрөөдөл нь юу вэ? Хөдөө ч юм уу, далайн ив дээр ч юм уу, жижиг нэг уушин газартай тий. Дуу тавиад тий 50. Тийм нэг хотод юм булчинсан газар биш. Тиймэрхүү газар тэгэл байхыг хүсдэг шүү гэж ярьдаг тийм. Одоо бол мэдээж тоглолтоо тийм тоглолтондоо зорьсон байгаа. Энэ чинь хамгийн их мөнгө өрдөг зүйл нь юу вэ? Зарцуулдаг зүйл нь юу? Би л энэ да. Хамгийн их мөнгө өрдөг зүйл нь сарай юм тий. Гинжин хэрвээ нэг өдөр алга болбол хаана байх магадaltaй вэ? Чи хаанаас айдаг? Тэстэ хаач хийж магадгүй. Тэрийг ястаа таварлшгүй. Хинийч хийж магадгүй. Олон найзтай. Олон найзтай хаач хийж бод нэг үтгэр шин танихгүй хүнч гараад ирсэн гэдэг. Гинжин нэг үгээр тодорхойл та. Нөхөр тийм өөр л элэм ба. Элям. Гинжин сарайг нэг үгээр тодорхойлооч. Ихтер. За та хоёрт маш их баярлалаа. За баярлалаа. Хамтран ажиллах сайхан байлаа. Ирээдүйд нь яд зэрэг хамгийн сайхан бүхний гэсэн. Та хоёр ер нь хэр нялан осод вэ? Ер нь амар нэлээд. Ер нь бол нялан. Бид гурлаа нэлээд. Одоо та хоёрын цаашдаа ажил амьдралд ийм сайн сайхан бүх гэсэн үрээ хадж байгаа болчихъя. За. Баярлалаа. За. За ёо. За, минийхөө Now I'm happy, jump a bit, I get stored, go bad bitch. That was a habit. Jimmy, the kick, Jimmy, the nights, Jimmy, the book, Jimmy, the hand.